Өнөөдөр энэ хүүхдүүдээрээ давраад байгаа юм биш үү? Юун сэтгэл зүй, мэтгэл зүй те? Юун сэтгэл гутрал, мутрал битээ сонин юм яриад тэр олон сэтгэл зүйн асуудлуудыг шийдэхгүйгээр тэрлүү илүү одоо хүүхдүүдээс сургахгүйгээр явхаа болцсон байна. Манай хүүхдүүд буюу одоо 57 дугаар сургуулийн 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдэд бид нэр зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингээд бараг одоо эхний 1 жил маань ингээд дуусгаж байна. За энэ хөтөлбөр маань ингээд 1-ээс 5 дугаар ангийн багшийн зохицуулах цаг дээр 7 хоног 40 минут одоо орж байгаа. Тэгээ яг энэ хугацаанд бол хүүхдүүд маань өөрийнхөө жишээлх юм бол одоо сөрөг сэтгэл хөдлөл буюу уур хүрэхэд миний дотроос ингээд уур гарах гэдэг нагшаа гэдэг ингээд илэрхийлдэг болсон байна. Нөгөө талаас багш нар маань янз бүрийн одоо төрлийн зан характертай хүүхдүүд буюу нэг осондоо хит хөдөлгөөнтэй эсвэл одоо ямар нэгэн ингээд зан ааш гарахад багш өөрөө хамгийн түрүүнд стресстэй байсан бол хамгийн түрүүнд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулж хүүхдүүдтэйгээ яаж харилцах вэ? Тэр хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг хэрхэн одоо тайвшруулах вэ? Удирдахад нь сурах вэ гэдгийг хамгийн түрүүлж боддог болсноороо ангийн багш хүүхдүүдийн энэ хоорондын харилцаа маш их гоё болж өгсөн байна. Аав ээж юу хийж идэг вэ гэхээр ихтэй ингээл уцаа ингээл энэ юу юм бэ? Чулуун хан үүсгэх буюу тэгэл одоо анзааруул нөгөө хүүхэд маань хэм гунигтай цаашаа ингээл нөгөө сонсогдоогүй мэдрэмж авсан, үл хайхрагдсан мэдрэмж аваад цаашаа алхаад явчихна. Зүгээр л нөгөө хүүхдээ уурлахаар энэ гунигэлж л байна гэж боддог. Гуниглах гэдэг чинь бас дотор амар их олон янз байгаа шиг байна шүү дээ, тий. Юун дээр гуниглж гин? Эсвэл энэ сургууль орчноосоо болж гин, эсвэл идэж ууж байгаа амнаасаа болж байгаа, эсвэл юунаас болж гуниглаад байгаа гэдэг чинь бас ялгаж салгаж харах систем л гэж бодлоо, тий. Тэгээ өнөөдрийн энэ сургалт бол үнэхээр сэтгэл төрсөн гоё сургалт байна уу, тий. Баярлалаа. За тэгээд хүүхдүүд маань хичээлдээ яваал байдаг. За онд сурах, сайн сурахаас үл хамааран ямар нэгэн байдлаар нэг юм гунигтай, нэг юм цөхөрсөн ч юм уу те асуудал байгаа юм шиг ийм байдал дүр зураг та бүхэнд харагдчихсан удаа байна уу? Одоо нөгөө мэддэг амьд харилцаанаас тис өөр ертөнцид ороод ирсэн. Сайн мэдчихэж байгаа. Надаас ээж автагаа байх тустай. Тэгээ аав ээжтэйгээ машинаар агаартай өдөө явах тустай. Яг гонигхэн зурсан. Хаяа жохон гонилчдгийг тий. За өөр зүгээр хэлэх юм байна. Яг гонилж байна. Одоо гонилж болохгүй шүү дээ. За би болохоор өөрөө нөгөө 1-р анги энэ жил дааж авч ажиллаж байгаа. Одоо нөгөө зүрх сэтгэлийн боловсрол гэдэг энэ хөтөлбөрийг болохоор бусад хичээлийн цагаар ч гэсэн ашиглаж болж байгаа байхгүй юу? Багшаа миний ингээд уур гарч ирэх гэсэн чинь энэ хажуу талаас манай найзын ингээд баяр нь гараад бит хоёр юусаа хамт сууж болохгүй байна гэд бүр ингээд яг тэгэж хэлж мэлж илэрхийлж байгаа нь айгу. Нөгөө хүүхдүүд маань хичээлээ яг яаж сайн ойлгож байгаа нь яг тэрийгээр илэрхийлэгдэж байгаа. Тэгээ 1-р ангийн хүүхдүүдийн хувьд бол энэ хичээл айгу сонирхолтой байгаа. Хүүхдүүд ч гэлтгүү надад багшд бас айгу өөрөөр нөгөө хүүхдүүдийг арай өөр өнцгөр ойлгох гэдэг юм уу харах гэдэг юм уу тэр байдлаас нь бас айгу сонирхолтой одоо үр дүнтэй өр бүтээлтэй хичээл. Цаашид одоо үргэлжлүүл хэрэгтэй байна гэж тийм бичиж бодож байгаа. Тэгээ цаашлаад бас хүүхдүүд маань яг одоо утахгүй дунд анги руугаа буюу өсвөр нас руугаа ороход эцэг эхчүүд ч маань ч гэсэн аягүй сайн бэлтгэдэж өглөө. Хүүхдүүд маань илүү сайн одоо сэтгэл хөдлөлөө удирдах сурлаа. Энэ талын ойлголтыг авлаа гэдэг эдгээр одоо үгнүүд сэтгэлдлүүд бол маш их гоё одоо сэтгэл үлдээж байна. Одоо 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол нэг 7 хоногт 10 минутыг хүүхдтэй ямар нэгэн утасгүйгээр сатаарах зүйлгүйгээр зарцуулаад нэг сонсоод үзээрэй, ярилцаад үзээрэй. Энэ бол хүүхдүүдийн хувьд яг би айгүй үн цэнтэй ээж намайг сонсож чинь, аав намайг сонсож чинь гэдэг тэр мэдрэмжийг төрүүлдэг байгаа. ЮНИСЕФ болон боловсролын яамнаас зүрх сэтгэлийн боловсрол гэдэг хөтөлбөр хэрэгжиж байгаад манад нийт багш нар, нийт суралцагчид, тэдний эцэг эхчүүд маш одоо баяртай хүлээж авч үүнд одоо тасралтгүй суралцж байна. Ялангуяа өнөөгийн сургалтанд бол академик сургалт хүүхд агуулгын сургалтууд хөтөлбөрийн одоо агуулгууд бол хэрэгтэй. Үүнийг бол одоо багш нар хүүхдүүд бол маш сайн хүлээж авч байгаа. Гэтэл өнөөдөр дутагтаад байгаа зүйл бол зүрх сэтгэлийн боловсрол гэж маш хэрэгцээ шаардлагатай байгаа. Алстай ирээдүйн маань одоо хүүхдүүд маань бас энэ насан туршид үеийнгийн дээрлэхэл багасах мөн одоо бие биенийгаа хүндэтгэж харилцах тэр өөрийгөө одоо гарч байгаа тэр сэтгэл хөдлөлөө одоо таньж мэддэг хэрхэн яаж удирдах уу гэдэг дээр маш суралцж байна. Тэгээ багш нар маань бас энэ сургалтыг хүлээж авахдаа маш одоо сэтгэл ханамж өндөртэй байгаа. Цааш цаашдаа хүүхдүүдийнхээ сэтгэл хөдлөлийн боловсрал болоо зүрх сэтгэлийн боловсрал үнэтэй хувийн нэмрээ оруулж ингээд өөр өөрийн дор бүрнээ чадах зүйлээр
хүүхдүүдэд дэмнэж явна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдрийн сургалтанд суусан та бүхэнд баярлалаа.